За юуны өмнө та бүхэндээ мөрөд шалгаалмын 80 жилийн баярын мэндийг хүргэе. За өнөөдөр бол бид мөрдөн шалгаалмын 80 жилийн ухтаад цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын цэргийн компанилагчийн баталсан өдөртөмжийн дагуу 21 аймаг 9 дүүрэг за албадуудын хэмжээнд нийтдээ 55 байгууллагын 107 албаагчийн дунд улсын чанартай буудлагын аврагшаал уралт тэмцээний тэмцээнийг зохион байгуулаад явж байна. За тэмцээн маань бол мөрдөн шалгаалмын ахмадууд маань оролцож байна. За орон нутгийн албаагчлар маань бас энэ тэмцээнд ирж оролцож байгаадаа бас нэр төртэй байна, сайхан байна. Ер нь бол энэ албаараа бахархаж байна гэдгийг бас хэлж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ 80 жилийн ойг ухтаад маш олон төрөл зүйлийн ажил арга хэмжээнүүдийг энэ жилийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж явж байгаа. За цаашлаад бол олон төрлийн тэмцээнүүд үргэлжлээд явна. Ер нь бол мөрдөн шалгаалга хууль хэрэгжилж байгаа хуульч байдлыг сахих, дээрэс нь хуулийг хэрэглэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх. За энэ мөрдөн шалгалт ажиллагааг ер нь түргэн шуурхаа явуулах. За хурдан шуурхаа шийдвэрлэх. Иргэдийн яг хүсэж байгаа цагдаагийн байгууллагаас шаардж байгаа энэ ажлыг бол хийж байгаа. За нэр төртөөгөр энэ хамт олон маань 80 жилийн хугацаанд ажилласан байна.